7 хоног бүрийн пүрэв гараг зохиогддог АСЕМ-ийн мэдээллийн цагаар энэ удаа АСЕМ-ийн дээд түвшний 11-р уулзалтыг угтаж Улаанбаатар хотод хийгдэх автозам, гудамж талбайн шинжилэл, засвар тогтчлтын ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Бадрал, нийслэлийн автозамын газрын дарга Нанзад Оржнаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АСЕМ-ийн зочид төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс нийт 6 чиглэлийн автозамын өргөтгөл шинжилэл, 13 гудамж талбайн тогтчлт, засвар үйлчилгээний ажлыг хийхээр болжээ. Автозамын өргөтгөл шинжиллийн ажлыг 3 дугаар сарын 25-наас эхлүүлэх юм. Мөн гудамж талбайн тогтчлт, засвар үйлчилгээний ажлын хүрээнд инх тайвны өргөн чөлөө, их тойруу зэрэг 13 гудамж талбайн тогтчлтын ажлыг 3 дугаар сарын 14-нөөс эхэлжээ. Дээрх 13 гудамжны тогтчлт хариуцсан ажлын хэсгийн гишүүд тухайн орчинд үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран орчноо тогтчуулах цэвэрлэх үүрэг хүлээжээ. АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх эдгээр засвар тогтчлтын бүх ажлыг иргэдэд болон замын хөдөлгөөнд аль болох хүндрэл учруулахгүйгээр хийж гүйцэтгэх бөгөөд хийсэн бүх ажил АСЕМ дууссаны дараа Улаанбаатар хотод маань өнгө нэмж үлдэн хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Бадрал мэдээллийн төгсгөлд онцлсан юм.